За энэ жил сар шин сайхан гарч байна. Сар шинийн баяраар нийслэлчүүд бид бас хандан дэгчлэн хийд дээр нийслэлчүүдийнхаа ирээдүйн ажил амьдрал бас нийслэл хотынхоо сайн сайхны төлөө иргэд оршин суугчдаа бас даатгаж мандал өргүүлдэг, шашин соёлоо бас дээдэлдэг ийм уламжлалтай. Тэр уламжлалынхаа хүрээнд Төв хандан дэгчлэн хийдтэй өнөөдөр нийт нийслэлчүүдийнхаа сайн сайхны төлөө бас мандлаа өргүүлж ингэж одоо ёс заншлаа гүйцэтгэлээ. Тэгээд ирж байгаа айлчлан ирж байгаа шорон гах ажил нийслэлчүүдийн маань хувьд нийт одоо ард түмэн монголчуудын маань хувьд ажил төрөл бүтэмжтэй амжилт бүтээлээр дүүрэн хөдөлмөр бүтээл ундарсан ийм сайхан одоо жил байна гэдэгт эргэлзэхгүй байгаа. За энэ жил нийслэлийн 380 жилийн ой тохиож байгаа. Энэ 380 жилийн ойг бид оршин суугчдын оролцоотой хөгжил дэвшлийн жил болгон одоо ажиллаа эхлэж, за энэ хүрээнд соёлын өвийг хамгаалах, түүхийн дурсгалт газруудыг сэргээх, за нийслэл хотод одоо оршин суугчдын бас соёлыг төлөвшүүлэх гэх мэтийн ийм олон сайхан бүтээлч ажлуудыг өөрөөр хэлэх юм бол энэ ойн арга хэмжээг дандаа нийслэл хотын хөгжил дэвшилд хэрэгцээтэй бас хүн ардад өгөөчтэй үлдэхүүц тийм гат баригдаж нүдэнд үзэгдэхүүц юм бүтээлч ажлыг одоо хийж хэрэгжүүлнэ гэж ингэж төлөвлөж ажиллаа эхэлж байгаа. За тэгээд айлчлан ирж байгаа энэ жилдээ та бүхэн маань төрлөөрөө төвшин амгалан хотлоороо одоо сайхан сар шинэ тэмдэглэж амжилт бүтээлээр дүүрэн байхын үлжээтэй өрөөлийг өргөн төвшүүлье. Жил өөр бас сар шинийн баярт зориулж бас нийслэлчүүдтэй сүнзэгийн мандал өргөдөг ийм уламжлалтай нийслэл иргэдийн төлөөлөгчдийн хурал нийслэлийн засаг даргын тамирын газраас үнэхээр бас өнгөрсөн нохоо жил бол бас Монгол урьдчилан оронд олон одоо сайхан үйл явдлууд тохиолсон ийм одоо жил болж өнгөрлөө. За одоо шорон гахаа жил гарч байна. Үнэхээр бас Монгол түмэн ярьдаг гахаа жил бол элбэг дэлбэг эрүүл ийм одоо сайхан жил болдгоо гэж. Тэгэхээр нийт нийслэлчүүдтэй нийслэл иргэдийн төлөөлөгчдийн хурал болон засаг даргын тамирын газрын нийт одоо хамт олонны зүгээс сар шиндээ сайхан шинэлж ирж байгаа гахаа жилдээ элбэг дэлбэг эрүүлийн элэг бүтэн байхын үлзээтэй сайхан өрөөлийг өргөн дэвшүүлье.
Тийм яасан ч олсож явдаг шүү. Гайваа та хэд гайваа бол